За байнгын орны гишүүдэд өнөөдрийн мэндийг хүргэе. За нэг гурван асуудал байгаа. Нэгдүгээр тань хэд хоногийн өмнө одоо нийгмийн даатгалын үндсэн зөвлөлийн одоо гишүүний сонгох ажил зохион байгуулагдсан. Тэгээ энэ хуулиараа ингээд нэг гурван яам ажил олгогч үйлдвэрчний эвлэгээд ингээд заагаад өгсөн. Тэгээ энэний бүрэлдэхүүнд ахмадуудын төлөөллийг ер нь оруулах нь зүйтэй юм шүү. Энэ сонсголт хийж байгаа зохион байгуулж байгаа энэ процессоос ингээ аваад үзэхэд би эндээс гараад ирсэн, эндээс би томилогдох хэрэгтэй гэсэн ийм нэг дүр зураг анзаарагдаад байна. Тэгэхээр ер нь бас энэ квотоор орж ирж байгаа энэ одоо квотын асуудал дээр эргэж нэг хараад энэ нийгмийн даатгалын үндсний зөвлөлийн одоо гарч байгаа шийдвэрийн гол одоо бүлэг нь бол ахмадууд байгаа шүү дээ. Тэгээ уул нь ахмадынхын төлөөлөл ороод энэ нийгмийн даатгалын үндсний зөвлөлдөө ороод ажиллавал одоо би бас шийдвэр их зөв тал руугаа жоохон амьдралтай ингэж гарах юм болов уу гэж ингэж харсан. Үйлдвэрчний эвлэлтэн ч байг, ажил олгогч нь ч байг, засгийн газрын төлөөлөл нь ч байг. Ингээд нэг тал талаасаа юм. Тэгэхээр энэ дээр ер нь ямархуу байр суурьтай байд юм бэ гэж нэгдүгээр би асуумаар байна. Хоёрдугаарт энэ цалин өсөлттэй холбоотой асуудал дээр нэг яг уу алтан бусаар зохицуулт яваад байгаа боловч уул нь жоохон хууль эрх зүйн орчин нээгээд өгчих юм бол ялангуяа орон нутагт хөдөө сум дээр баг дээр ажлын байр гэж хэлэх юм нэмэгдэх нэг зүйл бол энэ гэрээт малчны асуудал байгаа маа. Одоо ямар зохицуултаар явж байгаа нэхэр ердөө аман зохицуултаар үүнээс болоод уул нь энэ ингээд нэг хууль эрх зүйн зохицуултууд ороод ирэх юм бол олон залуучууд тэндээ мал маллаад цалин хөлс бүх юм нь хуулийн хүрээнд зохион байгуулагдаад ингээд явчих бүрэн дүүрэн бас болцоо байгаа шүү. Одоо хэн нэгэн сайхан ааштай үедээ аваад жоохон саар ааштай үедээ чи яв гэд ингээд явуулчаад идгээс болоод эсвэл нөгөө нөхөр нь ажил сайн хийхгүйгээс болоод юм уу энэ нэг том хөдөлмөрийн зах зээл бас хаягдчих гээд байд юм а. Тэгэхээр энэ дэр нэг яг их хурлын гишүүний хувьд хууль санаачлаад явж болохч бас яам өөрөө уул нь энэ дэр ингээд санаачлаг гаргаад энэ бүхэл бүтэн бүтц байгаа энэнгээрээ судалгаа юмнуудаа хийгээд энэ хөдөө аж ахуйн салбар дээр тэр дундаа мал аж ахуйн салбар дээр энэ шинэ ажлын байр болох зүйлийг уул нь хийчихвэл би бол аймгийн дарга байхдаа энэ гэрээт малчны асуудлаар зүгээр хөтөлбөр хэрэгжүүлээд нэг жил хэртээ явж исэн ковидын үед бас нааштай үр дүн дөнгөж гарч эхэлж исэн юм байна. Хаана хэрэгцээ үйдэг, малаа маллуулах хэрэгцээ үйдэг, бас мал маллаад мөнгө олчих хэрэгцээ нөгөө талдаа бас байд юм а. Тэгэхээр энэ дээр ер нь ямархуу бодлого судалгаа юм ер нь хийсэн байдгүй гэсэн хоёр дахь асуулт байна. Ингээд цаг дууссан учраас энэ хоёр дээр аваад хаяг хамгаалалтын сайд хариулна. За тийм нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саяын дээр гишүүн сонгох юм дээр одоо манай яам болвол энэ зөвлөлийн гишүүн дээр энэ ахмадын холбооны тэтгэврийн авахчдын одоо төлөөлөл буюу ахмадын холбооны төлөөллийг сонгож өгөөч гэдэг бид нар хүсэлтэд одоо мэрэгжлийнхаа байнгын орон нийгмийн бодлогын байнгын орон дээр ирүүлсэн. Тэгээ одоо энэ сонгон шалгуулалтыг бол унаасаа хуулиараа одоо нийгмийн бодлогын байнгын ороо хийдэг тийм ээ ийм одоо зохицуулттай байгаа. Хуучин бол одоо Сүхбаатаргаа одоо төлөөлж исэн энэ хүний одоо хугацаа дууссан. Тэгээд оронд нь одоо бид нараас яг энэ ахмадуудын төлөөлөл болсон одоо нэг хүнийг энэ үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтэд ирүүлсэн. За энэ бол одоо юуны байнгын орон дээр хариулах болов гэж бодож байна. За хоёрт нь энэ хөдөлмөрийн тухай хуулиар бид нар энэ туслах малчнытай холбоотой энэ зохицуултуудыг сайн зохицуултууд хийж өгсөн юм байна. Тэгээд одоо энийг бол одоо бид нараас энэ малчтад их сайн ойлгуулж өгмөр байгаа юм. Гэт энэ хөдөлмөрийн жишг гэрээг нь хүртэл манай ариун зай сайд байхдаа одоо ийм жишг гэрээ хийх ёстой шүү гэдэг гэрээг нь хүртэл гэрээний загваруудыг боловсруулад ингээд өгсөн. Тэгээ яг хөтэ одоо манайхан чинь нэг ийм нөгөө эн чинь нийгмийн даатгалын шимтгэлийн нэг төлөх ёстой мостой гэдээ бас нэг хэдэн үүрэг хариуцлагууд байдаг. Тэр үүрэг хариуцлагуудаа одоо хин нэг жоохон ойшоодгоо дундаа тохирчих гээд тэрнээсээ болоод одоо ирэх ашиг нь хөндөгдөд байдаг нэг юм асуудал байдаг. Ер нь ингээд цаашдаа энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ нөгөө малжуулах хөтөлбөрүүд гэж байдаг шүү дээ, тийм. Энэ малжуулах хөтөлбөртөөгөө уялдуулж бид нар ер нь энэ одоо энэ залуу малчид буюу туслах малчдын ийг болдог энэ хөтөлбөртэй нь уялдуулж бас ингэж дэмжих ийм бодлого бас хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгээд түрүү нийгмийн даатгалын одоо малчдыг дэмжиж байгаа нийгмийн даатгалын шимтгэлтэй хүртэл малчтаас өөр ямар ч хүн өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийн 50% төрөөр даалгахгүй байгаа шүү дээ. Өнөөдөр бид нар малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн эхний 5 жилийнх нь 50%-ийг төр дааж явж байгаа шүү дээ.
тийм ээ. Тэгэхээр ийм уг нь одоо эдийн засгийн хөшүүрэг бодлогууд ингээд хилээд байдаг. Гэтэл одоо яг үнэхээр одоо манай малчтан маань бол жаахан тийм юутал баймаар байгаа юм л да. Одоо юу гэдгийг зарим үг хэлцгээр хатуучих гээд байдаг учраас тийм ээ. Одоо жаахан бүтээмжтэй тэгээд нэг юм хөдөлмөрөө зөв үнэлүүлсэн, за хөдөлмөрийнхаа харилцааг зөв зохицуулсан энэ харилцаанд л одоо орох нь зүйтэй болов гэж бодож байгаа шүү дээ. За одоо тэгээ мэдээж нөгөө энэ сүүлийн жилүүдэд одоо хэрэгжиж байгаа цагаан алт хөтөлбөрүүд, за хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа хоршоог дэмжих энэ хөтөлбөрүүд хэрэгжиж учраас бол хөдөө орон нутагт одоо мал маллах, хөдөө аж ахуй эрхлэх энэ ажилчдын өсөл сонирхол бол бас нэлээд нэмэгдэж байгаа болов гэсэн юм хүлээлттэй байна. За Эдрат гишүүн тодруулга хийнэ. За миний 3 дахь ярих асуудал бол энэ бид ингээд хууль эрх зүйн орчноос сурталчлах ажлыг энэ одоо маш сайн хийхгүй бол энд ингээд яриад идэг тэнд байгаа суманд байгаа төрийн албан агчдыг тэрийг цааш нь хүргэж гин үгүй юу гэдэг чи өөрөө их чухал асуудал болчиход байна л да. Жишээ нь сая одоо энэ залуу малчны асуудал байна. Сая өвөл одоо бид нарыг тойргоор ажиллаж байхад тэр Дорнот аймгийн цагаан уул сумын тэр зүрхэт багийн малчин оюун зул гэдэг эмэгтэй би нийгмийн даатгалын шимтгэлээ гээд нэг хуваагаа төлжөмөр байна гэдэг имийг ярьж. Гэтэл нөгөө хуулийн дээр эн чинь бол эхний сарын төлөөд ингээд гэрээ байгуулад явах хэрэгтэй боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ дээр бол юу хэлэх гээд нэг үйл яг бараг санал болчих юм болов. Тэр энэ гэрээт малчны асуудал, энэ залуу малчтын асуудал, энэ малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг 50% хөнгөлж байгаа. Эн чинь бас хугацаатай. Тийм ээ, хугацаа нь яваад байгаа. Дээрээс нь малчд сар болгон биш тодорхой хугацаанд гэрээ байгуулаад төлөх болцоотой байгаа гэдэг. За сайд хариулах уу? Их хамгаалалтын сайд хариулна. За Эдрат гишүүн бол одоо маш чухал саналыг одоо хэлж байгаамаа. Үнэхээр одоо зовломгийн мэддэг хүн хөдөө орон нутгийн аймгийн засаг даргаар ингээд ажиллаж байсан. Бас өөрөө ч их сайн жишг сайн дэлгэрүүлсэн юм байлээ хөдөө орон нутагт малчтын дунд. Тийм учраас уг нь одоо бид нар чинь суман дээр манай нийгмийн даатгалын байцаагч одоо халамжийн одоо ингээд нийгмийн ажилтнууд гэдэг ингээд хүмүүс бас байгаа байхгүй. Тэгэхээр манай анх шатан дээр ажиллаж байгаа улсууд одоо яг энэ иргэдэд яг энэ батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт одоо энэ хууль тогтоомжоор иргэдэд яг ямар давуу тал олгоод байгаа юм бэ гэдгийг бас ингээд байнга мэдээлэл өгч өгдөг энэ тал дээр үнэхээр бас жаахан алдаа дутагдлууд байна уу байна. Энтэй одоо би тантаа санал нэг байна. Тийм учраас одоо ингээд шинэ технологи яг хол сонсогдож магадгүй. Тэгвэл шинэ технологи нэвтрээд бид нар одоо энэ хиймэл оюун ухаанаар одоо 24 цаг хүн чинь 8 цаг л ажилладаг шүү дээ. 24 цаг энэ малчтад та нарт одоо ингээд нэг ийм хөдөлмөрийн гэрээ их болцоо байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ болцоотой үед За сайд микрофоныг нэмж өгнө. за виртуал гэдэг ярих гадаад үг оруулаа одоо харь ертөнцийн үгээр ярьлаа марлаа гэд малчтан шүүмжилж магадгүй л дээ. Гэхдээ эн чинь өнөөдөр гар утас, ухаалаг утас бол хүн бүхний өдөр тутмын хэрэглээ болсон учраас фэйсбүүкөө ухаж хахаар фэйсбүүк сүлжээ байна. Өнөөдөр Монгол улсад 1600 орчим өдөөгийн багуудаас одоо яг 1400 орчим өдөөгийн баг дээр одоо сүлжээ орцсон байгаа. Манай малчтан маань одоо гар утсан дээр ухаалаг гар утсан дээр одоо яг энэ хөдөлмөрийн за бидний ч дутуу тал байгаа. Энэ хууль одоо энгийн үгээр ойлгуулах, тайлбарлах, сурчлах тийм ээ тэр нэг хуулиар нэгж байгаа тэр боломжуудыг малчтад өгөх чиглэлээр бол одоо бид нар бас нэг тийм цаг үеийнхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн ийм ажлуудыг бас хийж ийм шаардлагууд бас байгаа. Тэрэн дээр бидний технологийн онцлогийг одоо харуулсан ийм шинэ бүтээгдэхүүнүүд үйлчлэгнүүд бас удахгүй гаргаж ирнэ гэж бас ингэж бодож байна тийм. За Эдрат гишүүн тодруулга 1 минут. Тий, нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр сайдаа. Яг хуулийн дээр эн чинь 3 яам үйлдвэрчний эвлэл тэгээд ажил олгогч гэдэг ингээ яг тэнцвүүсээ хаваацсан байгаа шүү дээ. Танахаас хүсэлт ирсэн юм билий. Гэхдээ тэр чинь хуулиараа үйлдвэрчний эвлэлээс ирсэн нэрэн дээр л бид одоо ярих хэрэгтэй болохоос биш үйлдвэрчний эвлэлийн хажуугаар яамны ирсэн нэр гэж ярьж болохгүй болчихсон байхгүй хуулиараа. Тэгэхээр чинь үйлдвэрчний эвлэлийн эрх ашиг өндөгж шүү дээ. Зүгээр миний хэлж байгаа санаа бол энэ 9 хүний бүрэлдэхүүн дотор хэд байдгийг энэ Ахмадын төлөөллийг бид тэр хуулиараа шинжилээд өөрчлөөд бас оруулцмаар юм билээ шүү. Оруулцмаар юм бил. Магадгүй өнөөдөр энэ тэтгэврийн зээлтэй холбоотой энэ тэтгэвртэй холбоотой энэ олон асуудлуудыг бид болон төрийн албан хаагч нар олж хараагүй байхад
тэр ахмадууд бол яг тэтгэвэр авахч өөрөө учраас илүү ойрхон зүйлийг ярьж хэлж шийдвэр тусгуулах юм билээ. Тийм учраас их